За өнөөдөр хэдүүлээ 4-р бүлэг буюу хамаарлын төөрөгдөл гэсэн сэдвээс нэг алдааг сонгож авч ярилцсанаа. За энэ бол буруу талаас нотлохоо шаарддаг буюу латинаар onus probandi гэдэг ийм алдаа байгаа. За энэ төрлийн алдаа бол маш түгээмэл тохиолддог. Мэтгэлцээний турш тэр улс төрийн парламентын танхимч тэр за оюутнуудын лекцийн танхимч тэр зүгээр энгийн хоёр хүний харилцан ярианд дунд ч гэсэн энэ алдаа маш их гардаг. За би маш энгийн жишээгээр энийг тайлбарлая тийм. Нэг хоёр хүн сууж илаа. За тэгээ машинаа асаах гэж оролцсон гэж бодъё. Тэгээ машинаа асаах гал оролцсон, машинаа асаах гэсэн асдаггүй. Тэгсэн нөгөөт нэг хажуудлага хүн тэгжсэн. Энэ яг моторт нь асуудал байх шиг байна гэж хэлчихлгэн л дээ. Тэгсэн нөгөө нь үгүй та яагаад ингэж бодов вэ? Яагаад моторт нь асуудал байгаа юм бэ гэж бодсон юм бэ гэсэн. Үгүй чи моторт нь асуудал биш юу гэдгийг нотлоотголтой гэж. За энэ бол нөгөө нотлохыг буруу талаас нь шаардж байгаа гэсэн. Нотлохыг буруу талаас шаардах гэдэг нь үндсэндээ альва зүйлийг нотолж хийсэн хүн ийм байх ёстой. Энэ бол ийм байх ёстой гэж хэлсэн хүн нь өөрөө заавалчгүй батлах ёстой байдаг. Өөрөөр тэр нотлохооны ачаа тэр хүний нуруунд ир байдаг гэсэн. Түүнээс эсрэг талаасаа чи үгүй гэдгийг батлаадах л та. Баталж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгвэл миний зөв гэсэн ийм байдлаар нотлогоо хийх юм бол энэ бол буруу талаас нотлогоо шаардах төөрөгдөл гэсэн асуудал руу ордог байна гэж. За тэгээд энэ буруу талаас нотлогоо шаардах төөрөгдлийг хамгийн түгээмэл ашигладаг хүмүүс бол юу юм бэ? Pseudo science оруулдаг хүмүүс юм байна л да. Тэгээд энэ pseudo science-ийн талаар манай номны 125 дугаар хуудсан дээр Монгол Улсын их сургуулийн доктор Алтан төгсөн маш сонирхолтой тийм шигтгэ байгаа. За би энэ шигтгэнээс санаа аваад дээрээс нь бас жоохон өөрийнхөө санааг тусгаад энэ талаар бас тайлбарлая. Тэгэхээр pseudo science гэдэг нь гаднаас нь харах юм бол юм нэг шинжлэх ухаан шиг амар шинжлэх ухааны үндэслэлтэй юм шиг сонсогддог. Гэрнээ яг үнэндээ нарийн хаваад үзэх юм бол энэ хамаарлын төөрөгдөлд орсон. Яг шинжлэх ухааны нарийн үндэслэлгүй хүмүүсийг төөрөгдүүлсэн, за ийм төөрөгдүүлэгч хэл ашигласан ийм шинжлэх ухаанууд байдаг юм л да. Дээр үед бол одоо жишээл астролог буюу одоо энэ зурхай бол астроном хөгжгөөс өмнө бол тийм pseudo science-ийн шинжтэй ингээ явж исэн гэсэн үг. За алхим байна. Нөгөө талд нь бол жинхэнэ одоо албан ёсны хийм байна. Их мэтлэн байдлаар ийм pseudo science-ууд явж идэг. За тэгээд бас pseudo science-тай төстөө нэг явж идэг юм болоод энэ хуйлдааны онолууд байдаг те conspiracy theory гэж хэлдэг. За хуйлдааны онолууд ч гэсэн мөн адилхан иймэрхүү төрлийн нотлохыг буруу талаас нь шаардах төөрөгдлийг ашигладаг. За үүнийг бол Алтан төгс багш өөрийнхөө бичвэртээ юу гэж хэлсэн бэ гэхээр нотлогооны урвуу дараалал ашиглах гэж нэрлсэн байна. За шинжлэх ухаанд аливаа нотлохыг бол шүүмжлэлт биш харин судалгааг дэмжихд ашиглахыг эрхэмлэдэг гэж. За санаа нь юу гэхээр нотлохоо дэвшүүлсэн хүн бол судалгааныхаа санааг өөрөө дэмжиж энийг нотолдог гэсэн. За тэгэхээр хуурмаг шинжлэх ухаанчид бол яаж хэрэглэдэг вэ гэхээр энгийнээр тайлбарлая гэсэн байна. Жишээлбэл Шумер гэдэг үг байгаа тийм. Энэ Шумер гэдэг үг эртний соёл иргэншлүүд гэсэн. Тэгэхээр Шумер гэдэг үгийг бол сүмбэр гэдэг үг мөн гэж тунхаглаад за тэгээд тэрэнд нь эргэлзээд яагаад гэж асуусан үнийг тэгвэл биш гэдгийг нотлоодох гэсэн юм ярьж байгаа гэсэн. За ингэж ашиглах юм бол энэ бол шинжлэх ухааны урвуу дараалал гэдэг юм тавьж гинэ гэсэн. За ахаад нэг жишээ авсан байна тийм. Энэ юу гэсэн бэхээр би хий үзэгдэл харсан гэдэг нэг хүн хэлсэн чинь за чи битгий худлаа яриад гэдэг нөгөө хэлсэн байна. За тэгсэн чинь би худлаа яриаггүй. Чи намайг худлаа ярьсан гэдгийг нотолтоо гэж хэлсэн байна. Тэгэхээр ийм байдлаар нотлооны уруу дарааллыг энэ pseudo science ашигладаг. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг эгийн тэнгис гэдэг одоо газар дундын тэнгис төр байгаа нэг тэнгисийн нэр байгаа тийм. Тэгмэд эгийн тэнгис гэдэг бол одоо манай эгийн голын нэртэй адилхан юм а. Манай эгийн голоос нэрээ авсан ч гэдэг юм иймэрхүү юмуд яриад. Тэгэд үгүй наад эгийн тэнгис гэдэг чинь одоо эгэ гэж хүн байсан юм а. Энэ эртний грекийн домог дээр гардаг ингээд тэр тэнгис рүү одоо тэр Тесеигээд хүүгээ хүлээж агаад ингээд гунхар цөхрөө тэр тэнгис рүү амиа хорлоод ингээд нас бараад тэрнээс нь болоод тэр тэнгисийг эгийн тэнгис гэд нэрлсэн юм а гэдэг хэлэнгүүт үгүй чи тэгвэл манай эгийн гол биш гэдгийг нотлолтой чамд эгийн гол биш гэсэн санаа байхгүй байгаа зү гэдэг ингээд ороод ирдэг гэсэн. Тэр иймэрхүү маягаар нотлохоо оруулж ирдэг иймэрхүү маягийн ардын маягийн шинжлэх ухаан гэж хэлдэг те дураараа одоо ингээд үндслүүд оруулж ирдэг. За тэгээд яг ийм pseudo science-ийн нэг pseudo буюу энэ хуурмаг шинжлэх ухааны бас нэг ийм сонирхолтой онол нь бол одоо энэ Ататүрк гэдэг одоо бүр Туркийг үүсгэн байгуулагч энэ хүн бол наран хэлний онол гэж гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр тэр наран хэлний онол гэдэг нь юу ярьд юм бэ гэхээр бүх одоо хэлнүүд бол турк хэлнээс үүссэн гэсэн ийм санаа дэвшүүлээд тэгээд одоо туркт байдаг маш олон энтийн дэлхийн үгнүүдийг бол одоо туркийн үгээ гэж иймэрхүү маягаар тайлбарлаад за бүр туркийн шинжлэх эрдэмтдийг
татаж оролцуулаад за бүр Туркийн шинжилгээ ухааны академиг татаж оролцуулаад тэгээ бүр олон улсын хурал мурал дээр илтгэр мэлтгэл хэлцүүлээд бүр ийм улсаараа хүртэл ийм сонирхолтой ийм хачин юм хийж идэг ийм тохиолдлууд бол гарч исэн. Тэгэхээр ийм pseudo science гэдэг юмнаас бол ангид байхын тулд хүмүүс бол аливаа асуудал яг үнэхээр хамаарал нь үний юм уу? Яг энийг нотлоод тэгээд тэр нотлохооны зөв дараалал ашиглах хэрэгтэй. Хэн санаагаа дэвшүүлсэн тэр хүн бол тэрийгэ үндсэлтэйгээр нотлох хэрэгтэй. Түүнээс биш нотолж чадахгүй байгаа эсрэг гаргалгааг нотолж чадахгүй байлаа гэж тухайн гаргалгаа үнэн байх албагүй байдаг байна гэж. За тэгээд хуурмаг шинжилгээ ухааны бас нэг аюултай юм энэ тэрний үндэсний үзэл гэдэг юмтай холбогдоод өөрийнхөө үндэснээр бахархах гэдэг юм. Түрүүний дурдсан тэр наран хилний онд гэдэг шиг тийм энэ үндэсний үзэлтэй холбогдоод ирэхээр хүний бас нэг өөр нэг biasтай нийлээд bias буюу гажуудалтай нийлээд бас их бодлон утгах тохиолдлууд их байдаг. Тэрний үе ихээр одоо хүн мэдээж өөрийнхөө үндэстэн тайртай, өөрийнхөө үндэснээр бахархдаг, өөрийнхөө ёс заншил уламжлаар бахархдаг байх нь дамжиггүй. Гэхдээ тэрэн дээр нь тулгуурлаад ямар нэгэн юмыг нотлоод эхэлдэг те. Одоо энэ бол манай улсаас үүсэлтэй, энэ бол манай улсын юм гэдэг. Бүх юмыг өөрийнхөө улстай хамаатуулах гал, бүх юм дээр өөрийнхөө улсыг анхдагч болох гэж гэдэг юм уу. Тэр нь бол мэдээж хүмүүс таалагдана. Гэхдээ тэрэндээ ийм шинжилгээ ухааны уруу дараалал ашигладаг ч гэдэг юм уу. Эсвэл яг тодорхой үндэслэгүй юм ашиглаад эхлэх юм бол энэ бол одоо pseudo science бол маш буруугаар тэгээд ингэж төөрөлдсөн хүмүүсийг буцаагаад одоо эргүүлээд одоо синхруулах бол маш хэцүү байдаг. Тийм учраас анханасаа энэ pseudo science гэдэг юмыг үүсгэхгүй байх. Эсвэл энийг үүссэн тохиолдолд төр албан ёсны шинжилгээ ухааныг ярьдаг хүмүүс няцаалтын нөгөө та нар бол ийм нухстай сэтгэлгээний ийм алдаа хийгээд байна. Үгүй наад таны яриад байгаа юмыг нотлох яг шинжилгээ ухааны баримт байхгүй байна ч гэдэг юм уу. Энэ зүйлсийг ярьж хилж байхгүй бол нэг нь газар аваад эхлэх юм бол энийг буцаагаад бол нэлээд хор хохиролтой байдаг. За бид энэ хүүхэд байхдаа надад ярьж ирсэн нэг жишээг ярил л да. Жишээлбэл одоо фашистуудын хас тэмдгийг гэдэг энэ ардын л яриа л да. Нөгөө ард түмний дунд явдаг явган яриа гэх юм уу да. Фашистуудын хас тэмдэг гэдэг нь юу юм гэсэн баахан дөрвөн ширхэг Г үсгийн нийлбэр. Тэрний юу юм гэсэн Гитлер, Гиммлер, Гёринг за тэгээ нэг нь хинчлээ бас нэг Г үсгээр хэлсэн хүний нэр гэдэг ингэж ярьдаг. Гэтэ та нар бодоод үзтээ. Тэг Гитлер гэж бид нар яриад байгаа чинь тэр чинь герман хэл дээр очих юм бол тэр чинь Хитлер болно тий. Гёринг, Геббельс нэг нь Геббельс юм байна. Тэр Геббельс, Гиммлер, Геббельс бол одоо G-гээр хэлж байгаа. Гиммлер хий чинь Химмлер гэж явж байгаа. Тэгэхээр тэр 4G инээтэрэт бол ямар ч хамаагүй зүгээр л нэг хүмүүс тийм тохиолдол дээр гаргаж ирж байгаа. Тэгээ нэг тийм үнэлэлтэй юм шиг болгоод. Гэтэ мэдээж яг одоо дөрвөн гол өдөрдөг чинь Гитлер, Геббельс эдгээр байгаа учраас бас тэрэн дээр нь тулгуурлаад нэг тийм зохиол бичээд тэр нь үнэмшилтэй болсон. Тэр нь үнэмшилтэй учраас хүмүүс тэрнийг итгээд үнэмшээ яваад байдаг иймэрхүү юм байна. Тэгэхээр тэр тохиолдолд бид нар герман хэл чинь угаасаа хоёр хүнийхэн нэр нь H-ээр бичигдэж штэ. Тэгэхээр чи яаж Г байх юм бэ гэсэн иймэрхүү маягтай хариу өгөхөд хангалттай гэсэн. Тэгэхээр pseudo science болвол энэ onus probandi буюу нотлохоор буруу талаас нь шаардах төөрөгдлийг түгээмэл ашигладаг байна. Хин нэгнтэй мэтгэлцэж байгаа үед та хэрвээ санаа дэвшүүлсэн бол тэрийгэ заавалчгүй өөрөө нотлох хэрэгтэй байна. Хин нэгэн таныг санаагаа дэвшүүлчихэд чи буруу гэдгийг нотлох тоо гэх юм бол таны өгөх хариулт үгүй би бол нотлох албагүй гэж хэлэхэд л хангалттай байна. За баярлалаа.